Гайлын дарга нарын машин биш болохоор ачааг маань хэлээр гаргахгүй байна гэж цахим орчинд хэдэн иргэн лайв хийдэг болсон. За тэгвэл тухайн асуудалд бид нэр холбогдсон замын үүддэх гайлын газраас тодруулахад тухайн иргэдэнд татвараас зайлсхийх арга хайж хууль бусаар ажиллахыг шаарддаг гэж тайлбарллаа. Одоо гайлын зоочлагч байгууллагуудын одоо дарга нарын ч гэдэг юм уу ачаа тээврийн хэрэгсэл бол ямар ч шалгалтгүйгээр хурдан хугацаанд нэвтрлээч гэдэг юм уу иймэрхүү шүүмжлэлүүд байдаг штэ. Та энийг хэлэхгүй. Одоо ингээ харахад бол илүү захимцсан харагдаж байна тий. Гайлын байгууллага бол бонтын шинжилэл засгийн газраас хэрэгжүүлж байгаа захим гайл хөтөлбөрийн хүрээнд бол гайлын байгууллага бол дүүрс улсын харьцааг багасгаж гайлын хэн шаардлагыг бол илүү ухаалаг захимаар явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол гайлын байгууллагын бол хэн шалгалтын үйл ажиллагаа сайжирж байгаа. Тухайн хүмүүсийн гомдол санал нь юун дээр нэхэд өөрсдөө тухайн бараагаа авч гайлын хяналтын бүс хуваарлагдчихад гайлын байгууллагад өөрсдөө захимаар мэдүүлэхгүй юу гайлын бүртгэгдсэн мэргэжлэр мэдүүлэх ёстой гэдэг. Тэгтэл тэр хүмүүс маань ачаан тухайн хяналтын бүсд орж 4-5 хонцоод ахад өөрсдөө гайлын байгууллагад мэдүүлдэг. Мэдүүлэхгүй хэрнээ гайлын байгууллагыг манай ачааг манай машиныг гайлын байгууллага дээр 4-5 хонууллаа олон хонууллаа гайлынх гэдэг. Бид нэр хяналтын хяналтын тухайн бараа хүлээн авах компани аж ахуйн иргэн гайлын байгууллага цахимаар уу мэдүүлсэн хэмжүүлээд мэдүүлсэн тохиолдолд мэдүүлээ татварласан тохиолдолд гайлын байгууллага бол маш богино хугацаанд хяналтын 3 төлөвийн дагуу гайлын хэн шалгалтыг зохион байгуулад барааг эзэнт нь олгож байгаа. Энэ хүмүүсийн гол асуудал нь өөрсдөө гайлд мэдүүлэхгүй гайлын татвараас зайлсхийх арга зам хайх үүднээс тухайн бараагаа мэдүүлэхгүй хүлээзэндэг орхигдуулдаг ийм асуудлаас болоод гайлын байгууллага дээр олон хонлоо гэдэг ийм асуудал ярьж байгаа. Энэ гайлын байгууллага хэн шалгалтын үйл ажиллагааг маш богино хугацаанд хурдан шугам хийж үйлчилж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээр сарын 30-31-нд Монголын хилээр давхарцсан тоогоор дотоодын 14,000 иргэн орж гарчээ. За харин хил хооронд иргэдийг тээвэрлэж зочдог одоо суудлын 3,000 гаруй автомашин хил нэвтэрсэн байна. Жолооч нар иргэдийн хувьд Монголын хилээр гарах ороход хурдан шуурхай байдаг гэлээ. За харин бүгд найрамд Хятад ард улсын хилээр орох гарахад удаашралтай онцолж байна. 4-5 жилийн өмнөхтэй харьцуулахад ер нь хурдан болж чадж гэнэ үү яаж өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Гарц бол хурдан энэ дээр нэвтрүүлэх нь хурдан нэвтэрж байгаа шүү дээ. Манайхаас бол энэ Монголдоос бол айгүй хурдан гардаг. Энэ хятадын тал дээр жоох ууддаг болохоос энд бол уудах юм байх. Дарагцаар нэг хэдэн минут болох вэ юм? Энд гайгүй шээ 3-4 минут бол тэгэл энэ дээр нэвтрэл гараа авчих. Хятадын тал дээр хэр ууддаг вэ? Энэ ч уудна шүү дээ. Хятадын тал дээр бол их уудна. Хятадын тал дээр одоо 2-3 цаг болох ч үе байна шүү дээ. Одоо та жишээл өнөөдөр машин 4 хүнтэй явж байгаа юу? Би 4 хүнтэй явж байна. Ингээ өөртөө 5 хүнтэй явж. Хүмүүс ер нь одоо яг амралтын өдрүүдэд 5 сая илүү их зарчиж байна уу? Ер нь 5 дахь сая илүү зарчим л доо. Цахим нь ажиллаж байгаа болохоор бас их хурдан яваад байгаа байхгүй юу? Тэгээ олон шалганч олон тэгээ цахим нь хурдан тэгээ олон зэрэг байгаа болохоор хятад дээр болохоор нөгөө QR бүгэлж байгаа болохоор жоохон удаашралтай байсан. Одоо нөгөө жолооч нар нөгөө хүмүүсийн амиг бүглөөд өгч байгаа болохоор бас хурдан байгаад байгаа. Та машинд одоо хэдүүлээ хэлэх гэж байна. Би зорчигчтой ингээ өөртөө нийлээ тавуулаа. Зорчигчт нь ер нь жишээлбэл голцоо ямар зорилгоор гарч байгаа шүү дээ өдрөө? Ирээнээр зарим нэг нь ирээнээс бараа авна, зарим нэг нь дамжин өнгөрч байгаа л хүмүүс. Янз бүр л тий. За сайн явж гинэ үү та? Сайн явж байна. За энэ одоо ер нь ингээд Монголын гайлаар гарахад ер нь хүндрэл чирэгдэл юу байна? Асуудал лэжгүй байна уу? Хэр хурдан шуурхай байна? Сайхан шуурхай. Ер нь нөгөө захимчсан гэжсэн тэрнтэй холбоотойгоор байна уу? Яаж юм? Тий ер нь захимчсан тэгээд байсаарлан зочсон ер нь хурдан шуурхай сайхан үздэг. Хятадын талд хэр уддаг вэ ер нь? Хятадын талд уддаг. Хятадын талд уддаг. Та машиндаа ер нь хэдэн зорчигчтой яваа? 4 зорчигчтой яваа. За. Тэгээд зорчигчдын ихэнх нь ямар зорилготой явж байгаа шиг байна? Тэгээд 8 арилжаа. Хятадд явдаг бартаа одоо сайн мэдхгүй. За сайн. Ахын иргэдийн бараа гэдэг маань ачаана маань бол улсын хилээр хоногт бол нэг 40-од машин дээр тээвэр хэрэгслэр очиж орж ирж байна. Нэг машин 30 тоног гэсэн бол 1200 тонн орчим ч юм уу.
гэж орж ирж байна. Тэр ачаа бол харьцангуй өмнөх саруудыгаа бодох бол ихссэн байна. Бид бүхэн замын үд бомтод ирсэн байна. За өглөө гайл бол одоо 8 цагаас ажил нь эхэлсэн. За одоо цаг 9 цаг болж байна. Таны харж байгаачлан миний ард бол маш олон иргэд бол одоо хэлээр гарахаар бол дугаарлаж байна. За иргэдийн хувьд яг энэ оргил ачааллын гэж хэлэгдэх 1-р сарын за яг энэ сүүлийн 7 хоногуд буюу цагаан сар төгсөн 7 хоногудад бол ялангуяа Баасан, Бямны гаргуудад бол яг энэ замын үд бомтол өндөр ачаалттай, оргил ачаалттай гэдэг нь. За ингэхдээ энгийн одоо яг үед зорчигчдоос бол зорчигчдын тоо хувьд 3-аас 4 мянгаар бол нэмэгддэгэ гэсэн ийм мэдээллийг албаныхан өгч байна. За ачаа тээврийн хувьд ч гэсэндээ өдөрт одоо яг энэ хэмжээний одоо ачаа тээврийн машины тоо ч гэсэн нэмэгддэг гэж байна. За мөн одоо иргэдийг зарчуулж байгаа одоо Монгол Улсын хилээс Хятадын хил рүү гаргаж байгаа автомашины тоо гэхэд л оргил ачааллын энэ өдрүүдэд бол бас 200-аас 1000 орчмоор бол нэмэгддэг гэсэн мэдээллийг өгч байна. Ja,